Зээ ямар мэнд байцгаана уу? Чингис хаанс подкаст эхний дугаараа та бүхэндээ Гуанжу хотоос хүргэж байна. За энэ удаад Гуанжуд би нэгэн сайхан ах дүүнэрийнхээ нэгтэй танилцсан. За сайн бич байна. Хайраа байна. Хайраа байна. Яа хайраа байна гэдэг. Ерөнхийдөө Хонконгод явж байхад анхтан битүүрийн лайвын доор Гуанжуд ирвэл манайхаар очиж цай уугаарай гэсэн. Ер нь танаа эхнэр үзчихсэн үү? Өөрөө бас яаж юу? Тийм манай эхнэр олох гэдэг авчдаг. Би бас хардах гэдэг байгаадаас. Зөв. Эхнэр альбисны эхнэр үсэд үерхэж байгаа найз бүсгүй юу? Монгол бүсгүй багш байсан. Тий. Найз бүсгүй. Тэр удаж байна. Одоохондоо жил илүү болж байгаа. Би өнгөрсөн л та. Тэгээ 3 сарын 8. За хайртайгаа би бол ерөнхийдөө яг гоо энэ хүн бол одоо ажил бизнесийн талаар түр байж байгаад ярина. Тий. Тэр одоо ер нь бага насныхын талаас эхлээд ярив. Нууц шүүл одоо нас өдөр хидтэй тийм ээ. Бас нууцлж болно тэрийг. Ер нь бол яг гоо манай подкастаар гол юм нь болохоор хоёулаа өнөөдөр ив нэгдлийн талаар илүүдүүлэх үе ярина. Тэгээд хувь хүний чинь бас мөн чанарын талаар их ярина. За тэгээрээ. За бага нас. Би бол бага наснаа Шилэнгол аймгийн Шулуух хушуу гэж одоо Шулуух хушуу гэсээр манай өвөр Монголдон одоо Монгол хэлний баримжаа авьяат нутаг гэж нэрлэлсэн. Тэгтээ тэндээ их омгшдог. Тэгээ Шулуух хөлтөл өсч амьдраад бичиг сургаалan бүр Шулуухтаа үтсэн. Тэгээд юусэн? Багтаа мод аавын нутаг Бошоодэ сум гэдэг. Бошоодэ. Тийм, Бошоодэ гэдэг нэрийдсэн. Тэгээд би бол багасаа аавын ээжийн гар дээр өссөн. Тэгээд хөшөө ээжийн гар дээр. Тэгээд сорлоо хүчилгэн бараг 10 дугаар анги гэж хэлэх байхаа Монголоор. Тэрийг төгсдрөл байсан. Тэгээд эртээс гадах шангачсан би. Одоо их сургууль одоо хөл бөмбөгийн мэргэжлэр гадах шангарч ирсэн дээр байж чам. Тийм тийм бас одоо энэ хятад улсын 2 дугаар дэсийн тамирчин гэдэг бас байгаа. 2 дугаар дэсийн тамирчин. 2 дугаар дэсийн тамирчин. 1 дугаарыг яриад ирсэн ингээ. Тэгээд эргээд их хуралдаан дээр нэг шархтаад бөмбөг өшгөлөх юм болсон. Тэгээд нэг бизнес талуудаа ороод тэгээд явсан. Тий. Яг ингээд яваад одоо Хөх хотод бол сойрсон л да. Тэгтээ энэ юусэн байхгүй нөө. Одоо хамаг анх Хөх хотыг ч мэдхгүй. Тэгээд утсан дээрээс үжээ дөмий очижсэн гочоо. Их сургуулаа мэл Бээжинд утсан. Тэгээд их сургуулаасаа бочиж ирчгээд эмч үлэнгээсэн байхгүй надад. Одоо чи энэ наснаа бол одоо тамир дахиад хийлэнгүй. Одоо болохгүй байна гэдэг. Тэгээд л их хамрал өгсөн надад сэтгэл санаа. За одоо ч хамгийн дуртай тоглоом тоглож байгаа юм гэсэн. Одоо тэмцээнд хэлэхгүй одоо жалгаад л одоо ирээдүйд харамгаа болсон. Хэдэн жил одоо тоглоагүй гэсэн үг. Одоо бол бодоход 12 жил тоглоо. 12 жилээс хойш ерөнхийдөө. Тийм ингээ бүр өчлөг. Одоо нэг баг сах хэмжээний тулаан тэмцээнд л орд хэлэхгүй. Хөл болохгүй. Тэгээд л тэгээснээс хойш бол ихэд айрх уусаа. Жоохон насандаа ч бас найж арам чи. Нилээ бас. Тэ бас сайн бас. Одоо ядагчл одоо болох юм байсан юм байна тэгээд л. Тэгээ ууж байгаа. Одоо ингээд бас болохгүй. Одоо нэг жах юм хийе. Тэгэхэд манай ихчээ Хөх хотод ховчос содолж ирсэн. Тэгээд ховцны дэлгүүр амар томдоод явчихсан. За их рүүгээ уцсан ч одоо их чинь юуцсан шүү шорлогийн дэлгүүр нээсэн. Ховцсон бол хийчихгүй. Тэгтээ би бол ховцод их сонирхолтой. За тэгээд ховцнаа нэг ажилчмаар байна гэдэг. За тэгээд л гэсэн мэд уирж болно. Агч чамд хүнд танилцуулж өгье гэдэг. За тэгнээр юу штт. Одоо энэ чинь анхны одоо ч очиж сууж байрлна гэдэг чинь өөрөө хайштай хүнээр бүгдийг юуж байгаа болохгүй. Тэгтээ би л одоо нэг мөнгө төгрөгс байхгүй. Юусэн байхгүй наа. Одоо би чинь нэг сургуульд багшлсан. За. Спортоор. Тий. Одоо тэгвэл одоо манай энэ өвөр Монголд бол ингээ багшлах одоо ийм нэг алуун ясны ажил олчихгүй бол бүх гэрийн юу байхгүй нөө. Би тэгээд нэг хагас жил илүү багшлаад. Тэгэхэд би чинь нэг юу надаа хүүхдүүдтэйгээ баг нас чичүү. Зөв. Нас чичүү гэхээр нэг 2 3 4 5 л ах. Тэгээ нэг хүүхдүүд чинь надыг багшлаад болдгоо. Тэгин тэлэг бай. Тий. Тэнгүүд би хэлсэн байхгүй наа. Сүүлд нэг уурлаад биш тэр өдөр амар стресстэй байжсэн. Тэнгүүд ингээд чи би хичээл орж ирчих чад бол би чиний багшчаан чи надыг хөндгөө. Хичээл боосны дараа би хоёулаа чог PC дэвсэж болно. Ингээ хэлдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд цаашаа өшрөөд хөөхт одоо нэрээр дуудаад хайраа гэдэг юм ингээд тэгээд одоо найж юм шиг төв хараад хоёрын зодоо ичсэн байхгүй хоёр сарч. Өчтөд зэтсэн тавирынхаа мах шиг яваа. Тэгсэн чинь нэг хотын хөхнөө хөдөөний хөхт юм байлээ. Хөдөөний хөхнөр яасан ч байгаа. Элүүдээ нэг жил хотын хөхнөө болох гэж толгой хөхт чинь гэр явахт нэрээ сургууль ирээд. Тэгтээ би тэр сургууль багшилсан бол миний уулын өшгөлж исэн юунаас болоод юусэн байхгүй нөө. Одоо сургуулийн хамгийн том жихрал над амар дуртай. За чивэл манай ирээдүйн анги шүү тагий шүү тий. Тэгээ над ингэ хэлж байна. За чи яасан бай мэн дөө гэдэг. Над ч одоо миний дөө өгсөн шүү дээ. Тэгээд ингэ хэлж байгаа байхгүй наа. За одоо хотын хүүхдүүд чинь хэцүү шүү. Иймэрхүү юм болдیں۔ Чи ингээ мөнгөний нөгөөд буруу боллоо гэж хэлчихээ.
Тэгээд залгаа ажилдаа юу. Тэгвэл за би ч өнө залуу юм чи одоо стен тэр юухгүй шүү дээ. Одоо би хамаарсан гоо за би мөнгөний өгчөө буруу хүлээж чадахгүй. Гэтэ эргээ би адлаасан боли хийх юм болиг. Тэгээ тэр өдөө андан гараад одоо мөнгөгүй ш тэр чи одоо чалнаас хагастай 3000 оны чалан даатгал матгалаанд тушаагаад гард ирдэг юм 2200 яана. Тэргүүрээд гэр дүрээс чинь нэг дэм юм байхгүй. За тэгээд бас дэм юм өгөхгүй гэрээсээ нэг 800 яана авчаад ажлаа хайцсан гэсэн чи одоо ээж аа уурлаад бөөм юм болсон байхгүй наа. Дөнгөд нэг ажиллах надаа яагаад тэрийг хайчоо ийчөө гээд. За тэгээд болонклоолаад ээж аваар айдан гарan болонклоолаад. Тэгээд нэг найз одоо манай шулуу хөшөөний хажууд нэг санганлаа гэж байдаг. За. Тэнд манай найз одоо юу гэдэг вэ нэ малын юмч. Өнөختөр очоод нэг жаахан балгасан. Тэгээд энэ дээрээ очоод ийсэн. Архицсан амч. Одоо гэрдээ хэлэх юм чинь гэрдээ очоод ээж авшин болж ягнаа дээрсэн. Тэгээд одоо хөгшөө ээждээ нэг ярьчгаад одоо тэгээд очоод архицсан баргана хагасаар илүү байгаад. Тэгтээ би бас амар юутай юу гэж хэлдэг юм дэрч азтай. Тэгээс юм одоо би нийгэмдэр гараад ингээд 7 ахтуу байдаг байхгүй нэ манай чинь. Одоо твитдэг ч юм уу одоо тэр домд нь би байдیں۔ Би 7 дугаар нь өөрөөс нь бүр надаас нас ах. Тэгээ ингээд хэлж байна. За найз чи адлаа хийтлээ гэсэн нь. Одоо маш ингээд нэг групп байдаг шүү дээ WeChat-аар. Тэгээд би ярьсан чинь за одоо манай жургуул нэг компани байгуулах гэж байгаа. Чи ирээ долоолаа чуух. Манай тэр үеч одоо жаахан баларлаг бас ч татчих юмс. Хойл мойлжийнхэн тийм амар биш. Тэгээд тэкнэр ингэсэн байхгүй наа чи одоо хүрээд ирээ. Хэдүүлэн чуух гэдэг. Тэрнийх нь одоо би санганлаад арих уужсэн шүү дээ. Өдийн өмнө ингээ босоод найзтайгаа уугаад нилээ согтсон. Тэгээд чи таксин дээр гараад явдаг байхгүй наа. Тэгээ нөө манай жургаат надад тосч аваад жалгаа уухгүй манад ирчлээ. Овоолж байгаас орчлаа гэдэг. За ямар компани вэ гэсэн нь тэр мөнгө одоо хүн чинь мөнгөнд жөлөвч авч чаддаггүй шүү дээ. Тэрийг очоо хурааж өгөөд өмнөөс мөнгө авдیں۔ За тийм компани юм байна. За тийм болгоно гэж. Тийм компани байна гин. За тэгээд хэдүүл уугаад би ч уучих ирсэн болохноор архнаа юу даахгүй. За тэгээд нам ширээн дээр. Тэгээд надад буудалд оруулаад өнөө жургаач чинь согцсон дээр бараад айлд очоод мөнгө хураагаад 2 хүний жохоо төлийг нуглаад бүх шоронд бүгдээр нэг зэрсэн чи ганцаараа. Нэг өнөө далаа дээр ирсэн юм да. Тэгээд өнөө далаа дээр ирсэн чи нэг зэрсэн ганцаараа ирсэн 6 дор шоронд ирсэн. Тий аав их надад өөр 8 сар жилээр ингээд юу гэдэг өнөө өлийн 2 болгуулад за вичнс амар аацтай юм. Одоо энэ байгаад иж болохгүй. Одоо явъя гэд. Тэгээд юу гэд явсан байхгүй наа. Одоо хөөх хот руу хөшөөжсэн 1000 яан аваад. Яг л тийч 1000 яан. Өөр илүү дотор нэг ч мөнгө байхгүй. Тэгээд богооны мөнгө аваад юундээ суугаад одоо богоон цугаад ч одоо 88 яан суудлын мөнгө. Тий. Тэгээ утсан дээрээс үтсэн байхгүй наа. Одоо энэ юу ямар байдаг вэ? Нэг байр дүрээслэх ямар байд юм байна ингээд утсан дээрээс харахад 700 яан 500 яан гэж зөндөн байх юм. За тэгвэл энэгээр нэг сарын дүрээсээ өгчгээд соож ий да болох юм байна гэж одоо татсан байхгүй. За тийм хөг хотод очиод өглөө юунаас сан буугаад очиод нэг байр үждэг очиж асуусан чи яг 530 биш шүү дээ. Тий чи жаавал нэг барьцаа дараад 3 сараар өгөн 6 сараар өгөн би ч 1000 яантайгаа ирээд одоо вокзалынхаа юуг явсан билет явсан өрлөөний хоол ицсэн. Тэгж тэр 800-аар яанлуултад явж эхэлж. За одоо баларсан. За одоо 10 удаа доо. Тэгээ манай бас нэг үеэл ах байдیں۔ Тэнд яг сургууль их сургуультай мастер авчихсан. За тэгээд надад би доодчгаад буудал найчаад за ха юм болсон гэдэг. Ах бол тэгээ өөрхөө гэрээсээ мэл ирээсээ жаас аваагаа. Юу гэдэг юунаас өөрийнхөө нэг зээлээд жоохон зээлээд. Тэрнээс 3000 яан авч өгөөд надад гэр дөрөөсөн зүгээр. Тэгээд анхдахаар бизнесэн гэж одоо хүнээ доор ажиллаа хийж шít. Тэгээд ахихаа доор ажилласан. Үгүй одоо нэг тяндаг ахихаа доор. Тий. Тэгээд очиод манай их хийсэн байна. Одоо бол ховчин судалцсан. Тэндээ судалдагч. Тий. Эхлээд одолдоод л жил одолдоод л мөнгө олсонгүй биш олсон. Тэгээд баг олно шít. Гэхдээ одоо энэ чинь шинээр өөрөө нэг инээчүүлээс их олох юм шүү гээд нэг инээгээд. За тэр нь 6 сар болсон гоо дампуураад. За дахиж өнөөхөн доор очиж хийгээд. За миний дөө чи сайн бодолт юм байлээ. Анхан чамд энэнийхэн 10% нөгөө. 10% нөгөө эргээ чамаа чаленж болъё гэдэг. За тэгээд эхлэв мөнгө олоод. Тий. Тэгнийхэн дараа эргээд яг манай хажуу дэлгүүрийн дампуураад гарсан байхгүй наа. Тэгээд тэр дэлгүүрийг би аваад эхэлж хийгээд
одоо ч 3 жил хийгээд одоо тэр чинь 5 дахь жил дээр эхлээ мөнгө олоод бол амар болсон. Тэн дээр бол жинкнээс бол одоо энэ хятадын зах зээл бол ер нь бол өргөн том цар байдаг. Хүн олон тий. Тэгэхээр бол маш их олон боломжууд байгаа даа. Тий, боломжууд бол бас. Одоо өөрөө бас Монголд хэр удаж ирсэн, ямар одоо зорилготой сурж ирсэн үү? Тийш Монгол руу ер нь яаж явж ирсэн бэ? Өөр монголч бас Монгол руу явхад бас их асуудалтай шүү дээ тий. Тийм жаахан юутай. Виз гээл. Тий, виз аавна гэдэг. Би бол одоо амаг анхгдсан ч бол 19 онд утсан. 19 онд бол манай одоо энэ шивээс хийж өгсөн. Одоо миний Ономагийн найз гэж хоёр хүний хийсэн шивээс юм уу? Тий, манай өөр Монгол. Манай одоо Ономагийн найз гэж 2 хүн байд юм аа. Тэгээд нэг нь бол одоо байна, нэг нь бол одоо байхгүй. Энэ гэд юу гэ мастерны бол Монголд үжижсэн байхгүй наа найз агш одоо энд юм хийвэл боломж өрөөд тэр хоёулаа хийгээд гэтээ анхдаар одоо 19 онд очсон. 19 онд очоод байр маяр савнаа үжичгээд домдон зөндөө очор гарсан. Молготолсон, хулгатолсон одоо Монголч хэцүү шүү. Дэс яах хэцүү байлаа тэр. За тэгээд нээчгээд бочиж ирсэн байхгүй наа. Тэгсэн чинь манай найзынхаа асуудал гараад эргээд нэг дүүгээ ирээд тэн домд бас нэг туман яж чадаад 5 сая, 10 сая бараа мараачлчгээд алга болсон. Эргээд сүүлийнх нь үед нь бочиж ирчгээд одоо эндэмс нэг баар өрлөөний хоолны газар юу гэдэг дижитал корона болоод. За тэгээд байдаг мөнгөний штаас. За тэгчээд эргээд одоо аргагүй Бээжинд очоод компанид ороод ажилласан. Дижитал одоо манай ихч одоо Монгол руу юм хийх хятад дотор хийх хэцүү болчлаа. Энэ хятад бизнесийн тал дээр бол хийж болох юм аран байна. Гэвч л одоо доороо ингээд адилхан юм гаргаад тэндээс чи хамд үний чин дараад амар өрсөлдөө ихтэй байна. Тийм амар хэцүү. Тийм тэгэхээр ингээд Монгол руу нэг юм шин юу оюулан дэлгүүрээ тийш нэ хийгээд тэгээд одоо 23 онд тийш утсан. Монгол руу очоод айл байдгийн дагаад жасвар масвараа хийгээд одоо германч нэдэндээ байж байгаа манай дэлгүүр. Одоо тэгээ Монгол дэлгүүртэй байгаа. Оо за юуны дэлгүүртэй вэ? Хувцсны дэлгүүр. Хувцсны дэлгүүр. Одоо maaхан өөрөө чи хувцсны дэлгүүрийг очиж үзээгүүл байршлан заавал германч тийм германч нэ уурталд. Яг Талвана хойталд. Ямар нэртэй? Гал улаан арт шоп гэж. Гал улаан арт шоп. Тийм. За тэшин бил ингээд очиж мочоод үжиж болно шүү бэлэн байгаа. Тэгээд одоо би тэнд очоод эхлэх ажлуудаа бүгдийг дуусгацсан юм чинь. Тэгээд манай ихчээ одоо тэшээ очоод англи хэл сураад одоо Европт явах хүсэл мөрөөдөлтэй манай хоёулаа. Тийм. Тэгээд одоо манай ихч би л энэгээр одоо хижиг бизнесээ хийгээд бас давхар одоо хоёулаа тэнд байгаад их шаардлагагүй шүү дээ. Тийм. Тэгээ манай ихч тэшээ очоод одоо би л тэгээд энэ Гонжо юу одоо хятадын бүх хотуудаас хаалга аваад явуулж байгаа чигэж ажиллагаа хийж явагдаж байгаа. Тэгвэл ер нь бага наснаас их тийм амьдралын хатуу төг ер нь алдаа оног бол ухаарцсан тий. Одоо энэ бас л залуу байгаа дээр ер нь ингээд ирч хүчтэй явж байгаа залуугаар бол бахархаж байна. Одоо бол Иву Гуанжу одоо энэ хавийн одоо хятадын яг үйлдвэрийн хотуудыг бол бадчаад байна. Тийм бүр тэр бол асуудалгүй гэсэн үг. Тэгээд хэрвээ ширхгийн тоонд нийчээд юу гэдэг би бол хамгийн доод үнийг авч чадна. Учир нь одоо ингээ хамтарж байгаа үйлдвэр бол ингээ бодоо өчгдөл нэг 28-аас 30 байл бүр байгаа. Одоо яг ингээ гүйцэтгээсэн. Одоо би эднээс юм авъя. Бүр ингээ Монгол руу гарсан л да. Монгол иргэ хамгийн олд Орос руу гарч байгаа нэ байна. Одоо бас нэг чигээд нэг ярьж байгаа тэр дагууд нь ингээд би ч юм л хаацсан ч гэсэн хүнтэй танилцах турдуу. Ямар хүнтэй ч гэсэн одоо сайн хүнтэй ч гэсэн муу хүнтэй ч гэсэн танилцаад ирээ тэн дотроос шилж авдаг байхгүй нэг аль нь сайн аль нь болмоор байна гэдгийг. Тэгнээрээ ингээд ах нарууд болоод ямар өхөрдөө. Ингээд одоо ямар ч талаар хараа мэдөө юм байна чи хийчихээч ахтай хоёулын хамтраа хий ингээд тийм ахтууд бол арин байна. Хайрагийн хувьд одоо ингээд яг монголоороо бол маш сайхан ярьж бид нар бол ингээд заримдаа хаа нэг өвөр монгол хүмүүстэй ингээд уулзахаар би бол сайн ингээд нэг өвөр монгол хотод нэг хэсэг байлаа л да. Тэгээ зарим нэг өвөр монголчуудтай ингээд уулзахаар хэл яриа бас бүрэн гүйцэд бас ингээд ойлголцох байх шиг байна. Тэгээ өөрийн чинь бол таны хувьд бол одоо монгол хэлээрээ сайхан ярьж байна. Хоорондоо хоёул ер нь бол нөө зөрчилгүйгээр ойлгоцсон байж байна тий. Ер нь бас Монгол руу явж ирсний бас давуу талууд байгаа бах. Тэгээ Монголд очиод ер нь жоохон гомцсон ч гэдэм үү те. Дурам угарсан ч гэдэг юм уу тийм зүйлсээс бас хуваалцаач одоо Монголыг бас л одоо өвөр монголчууд их тийм бидний хайртай тий их орны маань одоо Монголын маань төв гэж очиж зорддог. Гэтэл бас юу нь бас чамд таалагдсангүй хүмүүсийнхэн харилцаа таалагдсангүй юу? Яг бол Монголд очсон бол алдаа болоод олдвол бүр байгаа. Ер нь олсон нь бол илүү. Алдсан нь бол жоохон. Алдсан нь бол одоо би өөрөө хобби юмс асуудал байгаа. Гэтэ жаахан ууж тийм үү? Ууж ицээр. Тий арах дарснаас болоод гэвч би ч арахчлаа шил дээ. Би уусаараас ямдан жогчлохгүй уусна 2 хоног уучдаг ч юм уу. Тэг өөрийн асуудал тийм өөрийн асуудал бол бас байгаа. Тэгээд тэгэхээр ингээ ололтой юу болсон ингээл өөрийнхөө хайртай өсгөө
Монголд очиж боллоо. Тэгээ Монголоос амжилт боллоо. Одоо тэгээд Монголын ахын дүүс надад итгэв. Миний өөрхий пэйж дээр орж ирээд заавал миний дүү чамаас чахална шүү. Мөнгөтэй болсоор ахын чамаас аавна. Ахаа хүлээж игээрээ гэдэг зөндөө итгэлжүүлсэн. Тэгэхээр би амар сэтгэл догдолдог байхгүй нөө. За тэгэхээр болохын дотор хамгийн сайн бүл алдаа гараасаа гэд тэгэж боддог. Тэгээ одоохондоо ингээд жихаалаад ойртохны учраа одоо нэг машин жихаалсан байхгүй нөө. Тэр нь бол амар том тоног төхөөрөмж. Тэгээ би бол хэлэхдээ ингээд 7-10 хоног гэдэг хүнээс асуусангүй хэлсэн байхгүй нөө. Тэгээ наа чинь том болохноор явхад амар хэцүү. Тэгээ хоног өдрийг алдаад 97-оос 10 гэсэн. 12 дугаар хоног дээрээс 90-д өрсөн. Тэгээ өвгүүрээ дотор санаа за хүнд ингээ ходлоо альчлаа шүү дээ. Юу ч гэсэн дараачаа би бүүстэн жогсоодоггүй. Тийм тэгээ дараачаа алхмаа хурд явахд бол ийгээд манай клиникээс яарад байдаг байхгүй наа. Тэдгээр боли хүнээ ачаа бараа болдоор очих. Тэгээд ямар ч асуудал болсны дараа нэг юм хий. Тэгэж боддог байхгүй. Өнгөсөл нэг хүний болгоцсон миний дүү миний бараа хаа явж гин гэхэд би хаа арай болоогүй байна гэж чигж хэлэхдээ амар юу байдаг байхгүй. Тийм амар эвгүүд. Гэтэ хүнээ бараа одоо нэг бүүстэн дээрээс 2 чахалга аваад за энэ хоёроо нэг гэс ингээд хүргээд хэд гарчвал би одоо санаа амарчин. За. За эргээд 150-аар санаа амарчин шүү. Тэр гард нь авчаа. За миний дүү болж шүү чиний бараа сайн байна. Ингээд ярихад одоо бүр санаа амраа. За дараа нэг алхам хийгээд тэгэж боддог байхгүй. Үгүйс маш шудраг тэгээд хэлсэндээ байдаг. Тийм зарчимч залуу байна. Тэгээ гол одоо мөн чанар гэдэг тий. Мөн чанар бол хэцүү шүү. Урт хугацаа явдаг бол хэцүү. Одоо ингээд бодохдоо жуучлалын хөлсөөний бол авчсан. Тэгээ жуучлалын хөлсөө 90 төрсөөр өгнө гэдэг тэр хүн бол хэлсэн байхгүй. Тэгэхээр ингээд бодож байгаа өвгүүрээд хоногч байгаа. Одоо мэдээж тэр хүн бол одоо хүүхдтэй. Тэгэхээр одоо хүүхд нь жоохон йогурт могурт аваад машиныхаа дамд авчруулаа явуулчихдаг ч юм уу. Ингээд манай тасгийн ярддаг байхгүй. За тэгээ харин болох юм байна. За болж нэмсэн жуучлалын мөнгө жоохон хөнгөрүүлээд өгчий. Агаал адилхан тэгээд жинкнээс тэрэн дээр юм шүү гэдэг тэгээ батсан байхгүй. За тэгвэл монголчуудад их ач тустай ажил үйл хийж байгаа юм байна. Монголчууд маань одоо хайраа руу холбогдож тэ. Хамгийн хариуцлагатай ийм залуугаар. Ер нь бол хайр гэдэг нэрийг ингээд өөртөө үүрээд тэгээд явж байгаа хүмүүс бас их хариуцлагатай байна. Ер нь одоо хамгийн өмнө одоо бүх зүйлийн дээд нь л хайр шүү дээ. Тэгээ өөрийн чинь одоо нэр ингээд багасаа аав ээж чинь өгсөн үү те. Яг ингээд төрөхөд чинь имээ чинь өгсөн үү ч гэдэм үү. Яг энэ нэрнийхээ талаар яриа. Тийм нэрийг л аав өгсөн. Энэ яагаад хайраа гэснээр өгсөн. Надаас бол юусэн байхгүй нөө. Урчилж нэг ихч байсан. Одоо хамаг одоо ихч байсан хэрвээ амьд байсан бол миний очир байх байна. Тэгээд ярамдаа бас бодод. Манай ихч төрөөд 24 ч болсон гоо тэгээд байх болцсон. Тэгээ эргээ би гараад ингээд одоо аав бол одоо надад байх болчихоос агаа тэврээд 24 жоо хэдийгээр тэврээд амар хайртай болохноор за хайраа гэснээр өгчий тэгээд шууд хайраа гэснээр өгсөн. Одоо тэгтээ манай аавын талч манай үеэл 3 хүү өөрөөсд нь бүр ахаа. Тэгээд 3 хүнийх нэр нь Энэрл хайр халамж гэсэн. Ямар гоё Энэрл хайр халамж. Энэрл намайг дом тийм хайр би домдынх нь халамж гэж манай дүү байдیں۔ Тийм. Одоо миний хувьд ингээд Чингис хаан гэдэг одоо нэрээ солиод 8 жил болж байна. Тэгээд энэ нэрэнд одоо даах бол маш хүнд хэцүү тийм. Монголчуудын маань бүхэл одоо хамаг монголчуудын маань хайртай шүтэн. Тэгээд энэ нэрийг одоо даагаад явхад одоо хамаагүй байж болохгүй тийм. Одоо л ерөнхийдөө нэг ухаанаа өчрөө олоод байна шүү дээ миний хувьд бол. Тэгэхэд одоо хайр гэдэг нэрийг бол та бол олон жил ингээд даагаад явж байна. Яг энэ нэрэнд одоо танд одоо бас нэг бодсон бодол байдгүй. Би бол одоо Чингис хаан гэхээр их л хүчтэй энерги ирчин байгаа штэ. Одоо үг хүртэл чи өөр амьтаа гэдэг. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ талаар мэдэрсэн зүйлс байна уу? Миний хувьд бол мэдэрсэн байл ингэж бодож байгаа. Хайраа гэсээр бол одоо өвөр Монголд бол их хэвэн. Тий, хэвэн байдаг байхгүй. Одоо хайр дурлал, даан, жижиг мэдэн одоо альва юмд одоо хайр дээр тогтдог болохоор бол тэгээд боддог байхгүй. Тий. Ер нь Монгол руу очтол хайраа гэсэн үгээс их өвөр Монголоос илүү тийм хүчтэй юм байлээ. Тэгээд би юулээс бодож байсан хайраа гэдэг. Манай ясна ах байдیں۔ Одоо амуурын даваасар ингээд манай хоёроос ингээд түрүү жил бизнес хийгээд Эрдэнэт дархан сэлэнг гэдэг ингээд машин дээр ингээд ачаад яваад заржсан байхгүй. Манай ах ч юмс мондох ер нь амуураараа бол дэлхийд даяард мэдгэцсэн. Тэгээд манай хоёр годомжид ингээд юм дарч өвөл ингээд малгай зүтсэн. Тэгээд хоёулж явж исэн чинь ингээд одоо надад бол Монгол доцоор бол NG гэдэг одоо нэр. Тий NG гэдэг манай нэг ах байд бас нэр өгсөн. Чамаа хайраа гэдэг одоо их нэр хэцүү юм аа гэдэг. Хайр ирэх юм уу гэдэг. Тий тэгээд хэцүү юм аа гэдэг. Тэгээд манай ах хоёр айманаас ханаа гаргасан байхгүй. Ингээд явж ирсэн ингээд араас дууцны сонссон гоо NG гэж сонсон. Тэгсэн чинь зах дээр амар хайр хүн байсан байхгүй. Ингээд өнөөдөр сандарсан юм энэ нэрээр хайраа гэдэг бодсон чинь. Өнөө болцод бүр ингээд гайхаарч гэнаа чи гомооч юм уу яасан ингээд тэгээд энэс шиг хэцүү тиймэрхүү онгоо зөндөн гарсан. Тэгээд би бүр арга бараа чам би энэ нэрэл аав гэд нэрлчээ гэдэг байна шүү дээ. Нэрлчээ гэд. Тэг ингээд хайраа гэдэг тэр ондоо өндөл хэцүү байгаад байл. Эргээд нэг ах бас юу гэд
А би чи маань нэрийг чи юу гэж тэмдэглэх вэ гэдэг Монголд. За хайраа гэж тэмдэглэчээ. Заавалж өвөр Монгол хайраа гэж тэмдэглэчээ гээ. За тэгээ утсан чи гэнт тэнүүг шин утас ирдээ. Тэснэ эхнэр нь залгаж ээж өвөр Монголд суур хайрталцсан. Тэгснэ би эрэхтэй байна гэдэрсэн. Харин тэгэхээр бас чахаг. Гэтэ хайрын мөн чанар гэдэг бол мэдээж эрэгтэй эмэгтэй хоёроос гадна энэ чинь одоо ан амьтантай байгаль ихтлийн аав ээжийн хайр гэдэг хайр гэдэг үгчээр асар том цар хүрээтэй байна. Тэгэхээр монголчууд ялангуяа өвөр Монгол ахын дүүс маань хойд одоо бид нар ч одоо төв Монгол гэх юм уу гол Монгол гэх юм уу те бас одоо халбыг туваа гэдэг олон сайхан монголчууд байна шүү дээ. Тэгэхээр энэ монголчуудын хайрын талаарх одоо ойлголт ухаар за хятад одоо улсад бас өөрөө байна шүү дээ те. Тэгэхээр хятадуудын талаарх хайрын талаар ойлголт хоёрт ер нь ялгаа бэ нөө? Одоо энэ хайр гэсэн бүх бөмбөрчгтэр бол хайраа гэсэн юм бол ажил хайр дээр тогтдог юм байна. Ер нь хайр гэсэн юм бол өвчтэй. Тийм бараг л адилхан гэж боддгоо би бол. Хятад хүнч бас. Тийм хятад хүнч гэсэн бол хоорондоо амар хайртай. Тиймэрхүү гүнжгээ шиг юм байдаг юм байл. Одоо бид нар ч нөө эмээ өвөөдөө ч гэдэм үү те эмээгийн хүүхд гээд эмээдээ илүү хайртай аав ээжтэйгээ ингээд зурлалтаа төгшин болсон ч гэсэн явдсан шүү дээ те. Гэтэл нөгөө европчууд ч гэдэм үү хөгжингөө улс орнууд ч ингээд 18-аас нас хөрөнгөт нь гаргацдаг те. Хэмцлэн зүйлүүд байна шүү дээ. Тэгэхээр хятадуудын онцлог юу байна одоо жишээ нь? Хятадуудын бол одоо ер нь л евро шиг тий 18 болсоор гарчсан байхгүй. Ерөөсөө ингээд багаас ч ингээд өсөөд ингээд хормолтор чинь бараг л ингээд амьдрал чинь бадцсан. Энийг чинь ингээд жогчуулаад тавьчихсан. Тэгээ хятадын энэ талаар бол тий барагддаг юм тийм. Одоо яг эмэгтэй охин талаар юм бол эрэгтэй талаас мөнгө авна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс байгаа. Тийм тэкнэрээ төрөөд одоо ингээд насанд хүрээд чаашнаа ингээд хормолтор нь бол ингээд ээж аав нь бол ингээд байдаг жамын ингээд юугаа тавьчихсан. Одоо тэгээд одоо хайраасан бодоод гэдэг юм. Ерөөсөө бил ийм сургаан хүмүүжил бол бас яах юм. Манай Монголын ерөнхий төстэй юу юм. Тийм ерөөсөө юм төстэй. Бас нэг дорны тий Аз учраас тэгж байгаа юм байна. За одоо тэгээд Гуанжууд ажил хэр байна. За би бас анх хатантайгаа танаад ирээд бас урилга юу одоо ирж цай уугаараа гэсэн чи одоо бүр нэг өрөө гаргаад өгсөн. Манай хоёр ч бүр тусдаа нөгөө бурхан дахлынхаа одоо шүтэнэ бас өөрсдийнхөө өрөөнд оруулаад битэрт одоо тэр өрөөг ингээ бүр орон зай гаргаад өгсөн. Одоо эндээс одоо анх хатан битэр босох гээд байж идэг. Тэгээд хоёроо одоо найзтай бас жоохон хүндрэл өчлөөрж жаад уучлаарай. Гайгаа зүгээр. Хамаагүй ерөөсөө одоо тэгээд юу гэж хэлсэн шүү дээ. Энэ чинь бүр жам нэгтэй болсууд юм чинь тэгээд бие биенээ хүндгөөгээд хэрвээ одоо юу ч хэлтэй юм ч одоо сэтгэл санаа нэгдрээд ингээд нэг юм нэг жоролтын төлөө жоо явж байгаа юм бол нэг л жам явуулсан. Тэгээ ийм хүмүүс бол ховор шүү. Ер нь бол одоо зүүн цаг болсон те юу гадаадд үтгий бол одоо Монголд одоо нэгэндээ ингээд тусаж тэмнэх хүмүүс хэцүү болсон байна. Гэтэл одоо ингээд хүний нутагт яг ингээд сайхан тусаж тэмчих гээд сэтгэл зүрхээ ингээд зориулж байгаа хоёр найздаа бас баярлалаа. Тэгээ одоо Гуанжуудын ажил нь одоо хэр байна? Одоо ер нь энд ирнэ хэр удаа гэж бодож байна? Ойрын одоо төлөвлөгөө юу вэ? Тий, ойрд бол одоо ажил юугаар албаасгаар амал явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл монголчуудын итгэлээ аваад бас надад итгэсэндээ тэгээ хамаг сайн барааг нь хайж өгчий гээд хэрвээ тэгээд уцаар яраа болгоод болноо л би шууд үйлдвэрт нь очиод хамаг доод үнийн гаргаад тийм тэгээд л ажил бол явагдаж байгаа. Одоо ингээд байж байгаа тус хэдэн тийшээ явнаа. Тэгээд нэг л газараа ингээд байгаад байхгүй. Гэвч гонжуудаа бол үргэлж одоо энэ байрандаа бол байж байгаа. Тийм гэхдээ ингээд хятадын бүх улсуудаар одоо үйлдвэр чинь нэг л газар байхгүй шүү дээ. Одоо мэдээж жам явнаа бол ингээд Фужан хот гэдэг ч юм уу ингээд аль хотоор ингээд явчихдаг байхгүй наа. Тэгээд хэрвээ анч хаалга ингээд болно л гэвэл яваад л яриад. Тэгээ нэг өөрөө байгаа тий. Монгол руу бол хогж өгөхгүй гэсэн ороо тэрэл одоо би ууганда гэвч нэг юм хэцүү ингээд хогж өгөхгүй гэж тэр хүн ямаас хог авъя гэдэг ирээд байх тэр жаахан хэцүү юм аа би тийм жаахан хэцүү. Тэгээ манай худалдаа авагч нар одоо монголчууд байна одоо аль болох эндээс нэг дэмий юм битгий аваасаа тий хайраагаас ерөнхийдөө болж өгвөл энэ л аваас тий хэрэгтэй тэр одоо түрүүн тэр үйлдвэрийн машин том тоноод хөрөмжүүл тий. Тэр үл ер нь болж байгаа. Монгол тоноод хөрөмжүүл бол тий миний эндээс бол баталгаа гаргах нь хамгийн арвандаа бол одоо 15 жилийн баталгаа ч гэдэг юм уу 10 жилийн баталгаагуудын бүр сайн авч дийлнэ. Тэгэхдээ энэ ховчос honor Присерэн жардаг ховчос гэдэг Монгол нэгтэй амар од болсон юм байна л да. Наад чи яагаад тэгээ Присерэн жарж гэнэ гэсээр худалж болохгүй л говцсон Присер зарна шүү тэр. Тэгээ шүү дээ. Эхнээ дээр нь хоёр өмсч болдгийг тавиад чи бараа бочаалт байхгүй. Тэгэхдээ би тэр Присер авахд би очиход тэр надад бочааж өгч болох юм биш. Тийм тэрийг аваачаад бараагаа үжиж болохгүй чи шууд Присер нь мөнгө өгөөд аваад яваа бочааж болохгүй тэрийг. Тийм тэр Присерийг авна гэдэг тэр бол бүр хог. Тийм бүр хог. Дээтэй нэг 10 ширхэг говчс байхад л одоо чи 6-7 өмсч болохгүй ч юм уу зарж болохгүй тиймэрхүү ариун байгаа.
Одоо яг хятад улсад одоо бүхэл юм үйлдвэрлэж байна. Одоо би энэ дээлийг ингээд өмссөн Монголдо хийсэн гэдэг бол шиг одоо утас зүү материал те одоо эдгээр машинаас авахад бүхэл юм хятадд үйлдвэрлэгдсэн байна. Тэгэхээр монголчууд руу одоо энэ үйлдвэрийн тоногдох хөрөмж илүү ийм хэрэгтэй зүйлүүдийг гаргаж байгаа бас баярлалаа. Тэрийгээ бас илүү дагнаарай гэж би бол одоо мөрөөд хүн ч юмсны мөрөөдтэй одоо манай монголч 21 амхтай. Гэхдээ одоо нэг хятадд ч бүр үйлдвэрийн хот шүү дээ. Тэгээд үйлдвэрийн тоногдох хөрөмж нь ингээд 21 амгад ингээд сайхан ингээ баашлуулаа. Эндээс за би танаас авъя үйлдвэрийн машин авъя гэдэг. Монголдо үйлдвэрчүүл ингээ нааш ярих шаардлагагүй шүү. Тэр бол миний хоолын мөрөөдөл л дээ. Үйлдвэрийн бүх үйлдвэрийн тоногдох хөрөмж нь Монгол руу өөрөө үйлдвэрээ өөрөө гараараа хийгээд хөлдөр олсон мөрөөрөө явсан ч бас сайхан л да урт удаан хугацаанд Монгол улс бол одоо түүхий одоо бол нэгтэй шүү дээ. Тий. Тэгээд миний одоо бас энэ лаваас хайраасаа хүсэж байгаа зүйл бол завны үйлдвэр болоод өгөөч. За миний бас зорилго бол одоо цагны үйлдвэртэй уулзаж ирэх байсан. Тэгээ ер нь бол одоо би энэ хятад улс одоо далаа тэнгист гацтай далаа тэнгист ойрхон учраас энэ тэнгис далайг эзлэе гэсэн зорилго тавьсан. Тэгээ хайраатайгаа уулзаж сууж байхдаа бас ер нь одоо 13 дугаар зуунд Тэмүүжин Чингис хаан их газрыг эзэлж засаглаж явж исэн бол өнөөдөр одоо их далайг бас эзэлж одоо зав хөлөг авахыг бас одоо эзэгнэ гэж бодоод байна л да. Тийм болно шүү дээ. Наад ч жам юу асуудал болох байхгүй тий. Тэгэхээр монголчууд маань одоо бас Монгол зөндөө олон нуур далай байгаа тий. Хөвсгөл далай маань байна. За олон сайхан нуур. Тийм хагас нуур. Тэгэхээр тэр одоо үгийн нуур ч гэдэм үү тий. Тэрхийн цагаан нуур ч гэдэм үү. Тэр олон сайхан нуур далай дээр бас аялал жуулчлалаас хөгжих хэрэгтэй. Одоо 100 ардч байна. Тийм учраас монголчууд маань бас моторт зайв тий. Янз бүрийн одоо гоё зайв одоо төрлийн зүйлүүдийг одоо усны хэрэгсэл, далайн хэрэгсэл зүйлүүдийг бас битүүрээтэй холбогдож авч болно. Тий. За өөр одоо монголчуудад хэлж ярих захирах зүйл юу вэ? За өөр бол одоо үйлдвэрийн талаар тоногдох хөрөмж авъя гэсээр би бол нэгдүгээр өөрийн биеэрээ дэмжин сэтгэл санаагаараа дэмжин тэгэхээр би бол Монголд үйлдвэр нээе гэсэн улсууд би бүгдийг дэмжиж хамаг сайн үйл ажиллагаагаараа үжүүлнэ гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр эргээд бол бүрэн бараа гэж явж байгаа. Ярээсээ хятад бол олдохгүй юм байхгүй. Тэгэхээр би бол энэ батлагтай ярьж болно. Альва бараагийг би хайж өгч болно. Тэгээд одоо пресэрээ авто бараач гэдэг ч юм уу тиймэрхүү юмсууд бол би урдаар үгийг ярьж өгөөд за юм шүү. Тэгээд би чамд олж өгч болно асуудалгүй. Тиймэр асуудал байхгүй. Манай энэ лавын нэг ганц давуу тал нь бизнес хилцээр уулзалтуудыг бас маш сайн хийдэг юм байна. Миний хувьд бол одоо насаа хийж болох юм уу их л залуу хүүхэд байгаа. Тэгсэн мөртлөө маш тийм одоо дипломат байдлаар те үйлдвэрүүдтэй нэр нь ингээд дээд түвшинд уулзах боломжтой юм байна. Тэгэхээр ер нь ингээд жижиг шажиг бараа те янз янзын гэхээсээ илүүтэйгээр би чамаагүй илүү тийм тоногдох хөрөмж хидэлцээр хийхлээ хэмжээний ийм зүйлүүд дээрээс оролцоосаа за манай үзэж байгаа үзэгчид маань гэсэн арай жоохон томоор сэтгээ те өргөн цар хүрээгээр хятадын энэ том зах зээлийг бас зөв ашиглаж энэ одоо найдвартай хариуцлагатай энэ сайхан залууг бас зөв ашиглаасай тий зөв зүйлд бас цаг хугацааг нь зарцуулаасай гэж би бас хүсэж байна. За баярлаа. Тэгэхээр юу лээ. Ерөнхийдөө подкаст энэ төрөд өндөрлөхөө өөр сайхан ярьж өөрөх сэтгэл дуудлах зүйл юу байна. Тэгээ өөр талаар бол энэ албан ёсоор уулзалт хийх энэ том компани уулзалт хийх бол асуудалгүй би бүр тэрийг хайж өгөөд хамаг их том босстой ч юм уу ингээд ярилцаад бүр бүрэн болгочоод таашууд онгочоор нисж ирээд би танд орчуулгыг хийж өгөөд тийм бүр бэлэн тийм. Тэр илүү том цар хүрээгээр харилцаарай. Тэгээ би энэ лавынхаа одоо утасны дугаарыг энэ доор гаргацсан байгаа. Тэгээ утасны дугаараараа шууд би чатараас хайчих байна. Би чатаар болно. За мөн ийгүү одоо шинжийн одоо гонжууд хөвлдүр гэсэн. Өөрөөр бүрэн бараа. Ийгүү гонжууд бүрэн бараа гэж байгаа. Тэгэхээр миний дээр нь нүүр номон дээр миний жорог байгаа бодохор гээд бас хөөрхөн влог хийгээд яваад байгаа шүү. Тийм. Манай найз үсгийн тиймэрхүү юмсуудын талаар хийгээд би бол одоо харьцах олох эргээд карго одоо бол гонжуу юу гэсэн бол өөрийн карго бол байгаа. Бүр хамтарсан гэрээдсэн. Тэгээд рендер очоод тэгээд цаашаа чадруулаад явуулчих. Тийм бэл юмсууд бол. За тэгээд ярины төгсгөл нэг зүйлээр өндөрлүүлье гэж бодож байна. Ойрын одоо 5 жилийн төлөвлөгөөгөө ер нь гаргасан уу? Ер нь алсын хараа мөрөөдлөөс нууц зөвшөөрөлийг зохиос дурдаач. Тийм ойрын 3 жил бол төлөвлөгөөтэй. Тэгээд анхны өнөө жилдэн бэлдвэл олон гэлдэн ингээд тоноод хөрөмж хаагаад юмчмс анх хэлж их юм чинь бас мөнгө чаас хэрэгтэй. Тэгэхээр илүү хүн шиг сайн юм болоод илүү хүн шиг сайн юм явуулаад мөнгө часаа бэлдэж цаашдаа бол их төлөв ханшлан мөл эцэстээ бол Монгол руугаа л юм нэ үйлдвэрнэ гэсэн тийм бодол санаа бол байгаа.
Зөв. Тэгээд Монголдо хэрэгтэй одоо их монголчууд маань иргэн сэргэн мандах цаг ирсэн байна. Тэгээд энэ сайхан контентыг одоо ийм сайхан одоо өвөр Монголынхан хайраар те энерл аваар эхэлж байгаа да. Би бас бэлгшээж ин баярлж байна. Энэ подкаст маань бас их булган сүлтэй байх бах. Тэгээд дараагийн одоо подкастууд бол одоо маш олон сонирхолтой залуучууд те гадаад байгаа монголон гэсэн сэтгэлтэй монголон гэсэн зүрх ийм зохилж яваа. Ийм их Монголын төлөө зорж яваа. Монголч залуучуудыг та бүхэндээ уулзуулах болно. Тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс энэхүү подкаст маань хүрж байгаа болно. Тэгээд анхны подкаст оролцсонд баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас гэртээ цай уугаарай гэд өөрснөө одоо бүр ингээд өрөө гаргаад өгсөн. Тэгээд ямар ч байсан бид зүгээр суухгүй хөдөлмөрлөн. Тэгээд залуу хүмүүс хүчтэй байгаараа, зоригтой байгаараа, шантрахгүй байгаараа тий. Манай хүн чинь бас сэтгэл зүйн бас нэлээд юм одоо хүнд зүйлийг бас давж тий. Арх дарснаас өөрийгөө бас гаргаж яалж ирсэн. Тэгээд ийм хариуцлагатай залуу байна. Тэгэхээр монголчууд маань подкасттай хамт байгаарай. Тэгээд манай хүний пэйж хуудас руу ороорой. За WeChat-аар холбогдоорой, утасны дугаараар нь холбогдоорой. Илүү том цараа хүрээгээр том зүйл захиалж, том хөдөлгөөрэй гэж монголчуудтай уриалмаар байна. Ингээд подкастын түрээд өндөрлөж байна. За баярлалаа. Баяр таа.